8-ын 1-6 за хууль хяналтын байгууллага гэж яг ямар субъекттэй хэлж байгаа юм бэ? Хууль хяналтын байгууллага их өргөн тусаад байна л да. Хууль хяналтын байгууллага эмнэлэг хоёр л нууцлал хадгалах юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэг яг нарийн тусахаараа яг ямар тагнуул юм уу? Эсвэл одоо хороо хорныхын цагтаа юм уу? Эмнэлэг нь одоо ямар эмнэлэг байх? Тэр мис заслыг гэж байгаа эмнэлэг нь юм уу? Эсвэл зүгээр хорооны юм ч юм уу? Нууцлал алдах үйл гэдэг юм л да. Чимбэрэн гişэн нэмж хариулъя. За энэ эрхтэн эд шилжин суулгатай холбоотой ажиллаж байгаа бүх субъектүүд энэ одоо бүх субъектүүд энэ нууцлалыг хадгалах үүрэгтэй. Тухайлах юм бол одоо бид амьгууд оноор гарлаа гэхэд тэр эрхтнийг авж байгаа эмнэлэг нь донор болж байгаа эмнэлэг хоёр хүнд өгж байгаа гэдгийг нууцлах хэрэгтэй. Хийлгэж байгаа ар гэр нь юу ч мэдэх ёсгүй. Тэр ч утгаараа сая одоо Бачуулга эмчтэй холбоотой үйл ажиллагаа явагдахад энэ яагаад одоо амиа авруулсан улсууд нь гарч иж дуурч болдгүй юм бэ гэж сошиалар хүртэл одоо олон хүмүүс хэлж байсан. Тэр хинээс авснаа мэддэггүй учраас би хаанаас ямар эртэн аваад амьд сэрүүн явж байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Тэр утгаараа тэр улсууд ч гэсэн одоо баярлаа гэдгийг хэлж чаддгүй. Тийм ээ. Энэ бол одоо асар их нууцтай. Дээрээс нь зүгээр тэр субъектэд орж байгаа эмч хүртэл өөрөө хуулийн субъект. Тэр хүн хүртэл эмчийн ёс зүйгээ хадгалж энэ мэдээлэл хаашаа задрахгүй байх ёстой гэдэг ийм зарчим хэлж байгаа юм аа.